За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг их хот гэдэг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс цэргийн ангийн албан хаагч нар та бүхэнд зориулаад эрүүл мэндийн зөвлөгөө өгж байгаа. За өнөөдрийн ярилцах асуудал маань халдварт бос өвчний талаар буюу амьдралын буруу хөвчлөөс шалтгаалan үүсдэг өвчин эмгэгүүдийн талаар та бүхэнд бас тодорхой мэдээлэл өгье гэж зорилоо. За халдварт бос өвчний талаар манай засгийн газраас гаргасан бодлогын баримтчиг байгаа. 2017 онд гарсан халдварт бос өвчнөд тэмцэх үндэсний хөтөлбөр гэдэг бодлогын баримтчиг хөтөлбөр батлагдаад тэр хөтөлбөрийн дагуу манай улсын эрүүл мэндийн байгууллагууд хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах энэ халдварт бос өвчнөөс сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаатыг зохион байгуулдаг байгаа. За ер нь халдварт бос өвчин гэдэг нь яг юу юм бэ гэхээр энгийнээр бол бидний өдөр тутмын амьдралын хэв маяг, амьдралын хөвчлөөс шалтгаалan үүсдэг өвчин эмгэгүүд байдаг. Эдгээр өвчин эмгэгүүд бидний мэддэг зүрх судасны өвчлүүд орно. За хорт хавдар орно, чихрийн шижийн хэв шинж буюу сахарын өвчин гэж бид нэрлэдэг. Эдгээр өвчнүүд орно. Мөн шээс бэлгэсийн замын бөөрийн өвчнүүд ордог байна. За тэгэхээр эдгээр өвчин эмгэгүүдээс бид нэр хэрхэн сэргийлэх вэ? Ер нь энэ өвчлүүд яагаад үүсдэг юм бэ? За сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар гарсан судалгаа мэдээ баримтууд бол байдаг. Тэгэхээр эдгээрээс та бүхэнд бас танилцуулъя. За манай Монгол улсын хүн амын дийлэнх, нас оролтын дийлэнх шалтгаан нь бол эдгээр сая нэрлсэн зөнхлөх өвчлүүдээс байж идэг. За урьдчилан сэргийлэхийн тулд бол халдварт бус өвчнүүд нийтлэг эрсдэлт 4 өвчин зүйлтэй байдаг. Эдгээрт нь юу гэдэг вэ гэхээр зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи тамхины хэрэглээ буюу хорт зуршил орж байна. Тэгэхээр бид нэр өдөр тутамдаа за ээлжинд гарч байгаа хүмүүс бол ээлжинд гарах хугацаанд хангалттай шингэн юм уухгүй, за тэгээд өөрийн гэсэн хоол хүнснийхээ бүтээгдэхүүнийг бэлдэж ирэхгүй, нэг удаагийн ширхгийн хоол хэрэглэх юм уу, ажил тухайн нөхцөл байдлаас хамаарат өөр байждаг. Тэгэхээр эдгээр ингээ хэрэглээ явж байдаг. Дээр нь суугаа ажил эрхэлдэг хүмүүс маань хөдөлгөөний хомсдолтой байх. За архи хэтрүүлэн хэрэглэх, за тамхи татдаг байх нь эдгээр өвчнүүдийг үүсгэх, хүндрүүлэх гол анхдагч эрсдэл хүчин зүйлүүд болоод байна. За хүн зохисгүй хооллох, хөдөлгөөний хомсдолтой байна. За хорт зуршил хэрэглэхээр яах вэ гэхээр завсрын эрсдэл хүчин зүйл гэдэг юм үүснэ. Завсрын эрсдэл хүчин зүйл гэдэг маань нэн тэргуунд тухайн хүний биеийн жин нэмэгдэнэ. Хөдөлгөөн хомсдно. За хүний цусндах глюкозын хэмжээ, өөх тосны хэмжээ нэмэгдэнэ. Сахарын хэмжээ нэмэгдэнэ. За ингэснээр яадаг вэ гэхээр бүслэгийн хിവэр таргалж эхэлнэ, биеийн жин нэмэгдэнэ, артерийн даралт одоо хэвийн хэмжээнээс их болж эхэлдэг. Эдгээр нь бол завсрын эрсдэл хүчин зүйл болж болдог байна. За завсрын эрсдэл хүчин зүйл маань тодорхой хугацааны 5-аас 10 жил ч юм уу тухайн хүний биеийн байдлаас хамаарат харилцан адилгүй явсан тохиолдолд за тухайн халдварт бус өвчин үүсч эхэлнэ. За хэрвээ та артерийн даралт ихсэлттэй, за цусны даралт ихсэлттэй ч гэж нэрлэдэг. Цусны даралт ихсэлттэй болсон тохиолдолд та бүх насаараа амьдралынхаа турш цусны даралт ихсэлттэй явна гэсэн. Тэгэхээр бид бүхэн эрсдэл хүчин зүйл байгаа тохиолдолд эрсдэл хүчин зүйлийг нэн даруй арилгах, за эрсдлийг бууруулах арга хэмжээ авах ёстой. Хүмүүс боддог за артерийн даралттай би даралт ихсэлттэй болчлоо. Даралтны юм уугаад зүгээр болчихно гэсэн ойлголт ус яваад идэв. Тэгэхээр даралтны имийг эмчийн зөвлснөөр тогтмол бүх насан туршдаа та ууна гэсэн. Сахар мөн адилхан. Чихрийн шижийн хэв шинж хоёртой та сахартай болсон гэж үзэх юм бол сахарын имийг та бүх амьдралынхаа туршид хэрэглэнэ гэсэн. Тэгэхээр бид бүхэн юу гэсэн үг вэ гэхээр нэг л та халдварт бус өвчин, энэ зөнхлөх өвчлүүдтэй болсон тохиолдолд эдгээрээс урьдчилан сэргийлэхгүйгээр болсон тохиолдолд за тэр өвчнүүдээ одоо тэгээд бүх амьдралынхаа туршид тэр өвчнөөр зовж хандална гэсэн үг. Тэгэхээр эдгээр халдварт бус бүх өвчлөлөөс бид нэр бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой байж байгаа. Тэгэхээр цэрэг зэвсгийн одоо энэ цэргийн ангийн цагдаагийн хүмүүсийн ажил бол маш хүнд байдаг. Та бүхний ажил шөнө оройн цагаар гарна, ээлжинд хонно, цаг наргүй ажилдаг. За цайны цаг гээд цайгаа уучаад ажилдаа орё гэсэн тийм ойлголт бол байдгүй. Өмнө та бүхэнтэй бас уулзч яриа хийжсэн. Тэгэхээр бид бүхэн та бүхэн яах ёстой вэ гэхээр өөр шаардлагатай хоол хүнс одоо хүнсний бүтээгдэхүүн юу байдгийг тэр амьдралын хэв маягтай холбоотой зүйлсээ мэрэгжлийн байгууллагуудаар дамжуулан тодорхой одоо хоолны цэс зохиодог юм уу өнөөдөр ийм төрлийн ажил хийн ийм хөдөлмөр эрхлэх учраас энэ шаардлагатай
уургийн хэмжээнд тийм байх юм байна. Ийм хоол хийх юм байна. За хүнсний бүтээгдэхүүнээ ингэж сонгох юм байна. Шингэн зүйлийг бол бид нар ингэж уух нь байна. Тэдэн литр, тэдэн миллиграм ч гэдэг юм уу те тэрийгээ тусгаалan ингээд бодуулаад за дээр нь нэг удаагийн ширхгээ хоол авч идээд ах юм уу? За тэр тухайн гэрээсээ хэрвээ хоол хийж байгаа байгууллага чинь нийтийн хоолны газартаа олуулна. Тэр тухайн хоол хүнсний бүтээгдэхүүнээ ямар савнд яаж хадгалж яаж авч явах юм гэдэг нь бас их тодорхой байх хэрэгтэй. Тэгэхээр энэ талаар бас тухайн байгууллагын удирдлагууд нь бас анхаарч албан агчдынхаа эрүүл мэндийг бас дэмжих байхаа гэж найдаж байна. За энэ коронавирусын үед бол онцгой байдлын үед хүчний байгууллагууд цаг наргүй ажиллаж байгаа. Тэгэхээр энэ үед бол өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах нь бол нэг номерын асуудал байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. За мөн халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд анхдагч болон завсрын эрсдэл хүчин зүйлүүдийг арилгах алхмыг хийхээс гадна тухайн хүний гэрийн орчин болон гэрт байгаа орчин, ажлын орчин бас их чухал нөлөө хийж идэг. За нэг жишээ авах юм бол тамхиттай хүмүүс байдаг. Гэртэн ч тамхины утаатай, байгууллага дээр нь ч тамхины утаатай байгаа бол хэдий та өөрөө тамхи татдаггүй ч гэсэн зам тамхиталтай өртөв эрсдэл чинь байгаад байна гэсэн. Тэгэхээр ажлын байр болон гэрийн орчиндөө бол тамхины утаагүй орчин үүсгэх нь тамхиг та өөрөө аль болох татаж хэрэгэлдэг бол тамхинаас гарах хэрэгтэй. За арх тамхины хувьд яагаад эрсдэл хүчин зүйлийн 50% буюу гол 2 эрсдэл болдог вэ гэхээр тухайн өвчлөлүүдийг хөндрүүлэх гол нөхцөл болж идэг. Цус өтгөрүүлэн цусны ханыг хатууруулдаг. За ингэснээрээ цус шаардлагатай хэмжээний хүчил төрөгч шимт хичээлийн бодисоо би эргэтэнд хүрэх үйл явц нь удаашрдаг байх нь. За мөн арх болвол нь тархалтанд нөлөөлж идэг сэтгцэд нөлөөлөхөөс гадна өндөр илчлэгтэй байдаг учраас арх согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэгэлсэн тохиолдолд мөн бас биеийн жин нэмэгдэх юм эрсдлийг үүсгэж өгч идэг байх нэ. За манай Монгол орны хувьд бол нь эрчүүдийн дундаж насталт нэг 66 орчим байдаг. Эмэгтэйчүүдийн дундаж насталт бол нэг 75 орчим байж идэг. Тэгэхээр эндээс үзэхээр бол эрчүүдийн дунд энэ амьдралын хэм маяг, амьдралын эрүүл зөв хэм маягийг төлөвшүүлэх юм шаардлага өндөр байж идэг байх нэ. За халдварт бус өвчнүүдээс сэргийлэх эрт илрүүлэх шинжилгээ гэж явагддаг байна. За танд эрсдэл нь анхдагч эрсдэл хүчин зүйл нь байх нь. Завсрын эрсдэл хүчин зүйл байхад за тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бид нар яах ёстой гэхээр нэг номерт эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдах ёстой. За эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдахын тулд та өөрт аль болох ойр байгаа сум өрхийн эрүүл мэндийн төв. За Улаанбаатар хотод бол танаа хорооны өрхийн эрүүл мэндийн төв дээр очиод эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь байна. За хорт авдар гэдэг өвчин бол жишээ нь өндөр нас оролцоо та бүхэн мэдчихэж байгаа. За хорт авдрын үе шатуудыг авч үзэх юм бол 4 үе шаттай. 1 2 3 4 гэсэн. Ер нь халдварт өвчнүүд бол 4 үе шаттай байдаг. За 1 2 дугаар үе шатанд онцлогдсон тохиолдолд та бол эрүүл болох бүрэн боломжтой байж дээ. За хорт авдар гэж ойлгохоор бие жоохоо өвдөд эхэлдэг. За хавдар судлалын үндэсний төв дээр ч юм очоо нэг шинжилгээ хийхээр та хавдартаа байна. За тэгээ 1-2 сарын хугацаанд за нэг 6 сар 1 жил ч байж болно. Хим имчилгээ хийлгдэг. Одоо нийтлэг байдаг ойлголт тийм шүү дээ. Хавдар дээр очоод шинжилгээ өгсөн чинь хорт хавдартаа гэж онцлогдлоо. За нэг химийн имчилгээ элдв юм тариа уудаг. Тэгээ нэг жил гарсан болдог. За тэгээ би энэ бүр хүндэрсэн байдаг. Тэгээл нэг нас орох ч юм уу ийм ойлголт бидний дунд өргөн байдаг. Тэгээ энэ яагаад тэгээд идэг вэ гэхээр саяхан ярьсан 4 үе шатынхаа 3 юм уу 4-р үе шатанд онцлогдсон тохиолдолд тухайн хүн маань одоо ингээд амьдралын эмчлэх ямар ч боломжгүй болоод эхэлдэг. За яагаад хүмүүс 3 болон 4-р үе шатанд онцлогддог вэ гэхээр тухайн үе шатууд бид аюу зовөр илэрдэг. Бид их зовөр илэрдэг учраас эмчт үзүүлэлт шинжилгээ өгдөг. Тэгэхээр эндээс юу гэж дүгнэх гээд байна вэ гэхээр бид нэг болон 2-р үе шатанда онцлуулж эмчлэгдэх нь бүрэн төгс эмчлэгдэх бүрэн боломжтой. За яагаад тэр үе шаттаа онцлогдохгүй байгаа вэ гэхээр бид ямар нэгэн зовөр байхгүй, өөрчлөлт байхгүй, цоо эрүүл хүн шиг л байдаг. Тэгэхээр энийг яаж мэдж болох вэ гэхээр илрүүлэг шинжилгээнд л хамрагдах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх үзлэгт үзүүлэх хэрэгтэй. Тэгжээч та өөрийнхөө биеийн байдал хэрвээ хорт хавдартай бол эхний үе шатанд онцлогдох юм бол
мис заслын арга байна, дурангийн хаалгаа байна. Олон төрлийн аргууд байгаа. Манай яг хавдар судлалын чиглэлээр ажиллаж байгаа эмч мэргэжлүүд бол маш мундаг байд. Одоо жишээ нь элэгний та хавдартай байлаа гэж үзэхэд 1-2 дугаар ихэнх үедээ онцлогдох юм бол дурангийн хаалгаа хийж байгаа юм. Дурангийн хаалгаа бол жижигхэн электрод, жижигхэн нүхээр оруулаад маанаас нь эхоогоор таны хавдрын байршлыг харж түлждэг. Тэр хэсгийг авчдаг ч гэх юм уу. Тэгээд цон ирүүл. Хэрвээ та онцлогдохгүй 1 жил, 2 жил явчих юм бол та эмчлэгдэх боломжийг амнасаа алдах хүртэл ийм өндөр эрсдэл байждаг. Тэгээд дэлхийн улс орнуудын яг хүн амтаа харьцуулсан өвчлөлийн тоогоор бол яг хорт хавдраа Монгол улс нэлээд дээгүүр явж идэг. Дэлхийн дунджаас ч 2 дахин бараг дээгүүр өвчлөлтэй байдаг учраас элэгний хорт хавдар зовлон тохиолдох хавдрууд эдгээр маань нийлээд хавдарт бос өвчин болдог. Амьдралын буруу өвчлөөс үүдэлтэй өвчин эмгэгүүд болдог. Биднээс сэргийлэхийн тулд бид бүхэн эрт хэлбэлэг урьдчилан сэргийлэх үзлэгтээ тогтмол хамрах нэ. Энийг та бүхэн бас анхаараарай. Өөрөө болон гэр бүлийнхэн хайртай дотныхоо хүмүүсийг эрт хэлбэлэгт хамруулснараа эрүүл мэндийн бүрэн хамгаалах боломжтой. За хоол хөдөлгөөний хувьд бол эрүүл зохистой тухайн өөрийнхөө ажил мэргэжил тохирсон хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь байна. За биеийн хүч шаардсан хоногоор ажилдаг ийм хүнд ажил хийдэг мөртлөө зөвхөн ингээд жимс ногоо ч юм уу хэрэглээд байх юм бол бас шаардлагатай хэмжээний энерги, уурга, глюкоз бас нэмэх авч чадахгүй байх нь. Тэгэхээр та бүхэн яг өөрийнхөө ажил мэргэжил тохирсон хоол хүнсний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх нь байна. Тэгээ хүн болгоны амьдралын хэм маяг ажил хөдөлмөр өөр байдаг учраас яг өөр тохирсныг хэрэглэх нь бол илүү зөв байдаг байна. За илрүүлэг үзлэгт хамрагдсанаар гэр бүлийнхнийгээ хамгаална, өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах нь. За халдварч өвчин бол эрт илрүүлэг, эрсдэл хүчин зүйлүүд гэсэн юм чухал зүйлүүдийг агуулдаг учраас эрүүл мэндийг хамгаалаарай гэж хүсье. Тэгэхээр коронавирусын үед та бүхэн өөрийн болон хайртай хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахын тулд гараа тогтмол угаах хэрэгтэй. Маска тогтмол зүүн. Боломжтой бол олон хүн цугласан газараар явахгүй байх. За эрүүл мэндийн байгууллагуудаас гаргаж байгаа эрүүл мэндийн яам, дэлхийн эрүүл мэндийн байгууллага, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргаж байгаа мэдээлэл сурчлагын материалуудад бас холбогдох мэдээллийг та бүхэн цаг алдалгаагаар 11 цаг болгоноос явуулж байгаа эрүүл мэндийн мэдээлэл бол хамгийн үнэн бодиттой мэдээлэл байж байгаа. Эдгээр мэдээлэлээс та бүхэн бас холбогдох мэдээллүүдийг аваарай. За баярлалаа. Дараагийн удаа зөвхөн халдварч өвчний нэрслэх хүчин зүйлүүдийг нэг бүрчлэн за хоол тухай, хөдөлгөөний тухай, хорт зуршил, үүнд нь архины тухай, тамхины тухай, мөн эрт илрүүлэг үзлэгийн тухай дэлгэрэнгүй мэдээллүүдийг бас та бүхэнд хүргэх болно. За баярлалаа.